Туушт цамын хөдөлгөөн. Монгол улсын хэмжээнд цорын ганц туушт цам байдаг бөгөөд Улаанбаатар хотоос Хөшигтийн хөндийн 32 км зам. За тухайн замаар жолооч хөдөлгөөнд оролцохдоо суудлын автомашин, ачааны автомашин, зорчигчгүй автобус 100 км цагийн хурдтай явна. За хүн тээвэрлэж яваа зорчигчтой автобусын хувьд мөн мотоцикл, чиргүүлтэй автомашины хувьд бол 80 км цагийн хурдтай явна. За хүүхдийг зохион байгуулалтад тээвэрлэж яваа автобусын хувьд 50 км цагийн хурдтай явна. За механикцсан тээврийн хэрэгсэл чирж яваа тээврийн хэрэгслийн хувьд 40 км цагийн хурдтай явна. Туушт цамын хөдөлгөөнд дараах зүйлийг хориглоно. Явган зорчигч, ердийн хөсөг, ундаг дугуй мопед, трактор болон өөрөө явдаг машин механизм мөн техникийн дээд хурдан цагт 40 км цагаас илүүгүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно. Бүгч нь 3.5 тонноос их ачааны автомашин зорчих хэсгийн баруун гар талын 1 ба 2 дахь игнэнээс бусад игнэгээр явахыг хориглоно. 5-ын 17, 6-гийн 12 тэмдгээр заасан зориултын зогсоолоос бусад хэсэгт төр ба удаан зогсохыг хориглоно. Ухрах болон буцаж ирэх үйлдэлийг хориглоно. Жолоодлагын дадлага хийхийг хориглоно. Туушт замд жолооч зайлшгүй зогсолт хийвэл энэ дүрмийн 9-3, 9-5, 9-4 заалтын дагуу анхааруулах тохиог хэрэглэж зорчих хэсгийг нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна.